Жамбарай. Тэсэмэт юм. Намайг залбаа гэдэг Монгол Улсын сургуулийн утга зохиол, урлаг судлалын техник 3 дугаар төвшний оюутан тэгээд удирдагч багш яваад болж. За энэ жил бол Монгол үлгэрдэх баатар шидэт төсөгчийн холбоо хамгааллыг шинжилгээсэн сэдвээр бол судалгааны ажиллаа хийсэн байгаа. Тэгээд хэлэлцүүлъя. За юун түрүүнд энэ төлөвлөгөөгөө харуулъя. Миний төлөвлөгөө бол хэрэглэгдэхүүн болох Монгол ардын үлгэр гэдэг номоос бол үлгэрүүдээ бол төв үрлэж уншаад өгүүлэгдэхүүн дарааллыг тогтоож дараагаар нь бол Владимир Пропи үлгэрийн морфолог бүтээлийн функцийн дагуу шинжилж байгаа. За тэгээд 12 сард болохоор эсгэлтөө үгний 9 хүн үлгэрийн бас өгүүлэгдэхүүн дарааллыг тогтоогоод функцийг нь бас эхлэхийг нь гаргасан. За 1-р сард бол мөн адил ингээд үлгэрийн нэмэл яваад байгаа гэсэн үг л дээ. Тэгээд бас адил ингээд функцийг ингээд шинжилсэн. За тэгээд он гараад 2 сард бол яг ингээд нийт ингээд эхлэхийг нь тогтооцож байгаа юм чинь одоо яг судалгааны ажлыг боловсруулахад бол бэлтгэсэн. За тэгээд мэдээч бас функцийн эхлэхийг тогтооход алдаа гарч болно. Тэгээд тэрийг бас удирдагч багштайгаа ярилцаад бас дахиж нэгтэл засварлах хэрэгтэй. Тэгээд дахиж бас нэгтэл засварлах юм бас байсан. Тэрийг хийсэн. Тэгээд 3 сард бол яг ингээд функцийн эхлэхийг тогтоосны дараа одоо яг ямар сэдвээр хийх вэ гэсэн асуудал тулгарна. За тэгээд ер нь үлгэрүүдийг харж байхад бол энэ шидэт туслагч нь яг баатартайгаа яаж холбогдож байгаа юм бэ гэдэг бас тийм асуултыг бол тавьсан. Тэгээд ер нь л ингээд сэдв маань бол боловсруулагдсан гэсэн үг. За тэгээд 4 сард бол эрдэм шинжилгээний өгүүл бичих тийм зорилго тавьсан. Тэгээд зорилгоо бол биелүүлсэн гэж бодож байгаа. За ингээд нийтэд нь харах юм бол энэ судалгааны ажлыг хийх хувь бол энэ үлгэрийн функцийн хэлхийг тогтооход чиглэсэн. Энэ бол гаднаасаа ийм хар ажил шиг харагдаж байгаа боловч ер нь бол маш их тийм нягт нямбай байхгүй болохгүй байдаг. За тэгээ 2-дугаарт нь энэ сэдв боловсруулах дээр маш их хугацаа хэрэгтэй. Яг одоо ямар сэдвээр бичих юм бэ гэсэн тэр зүйл дээр. За тэгээ 3-дугаарт нь бол яг одоо тэгвэл яг эрдэм шинжилгээний өгүүл бичгээд бэлэн боллоо гэсэн үедээ бол одоо бичсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр эрдэм шинжилгээний өгүүл бичих нь бол тэр одоо харагдаж байгаа. За сэдвийг бол ерөнхий сэдв бол Монгол үлгэрдэх шидэт туслагчийн дүр өгүүлэмж гэсэн энэ бол дипломын сэдв байгаа. Тэгээд ингээд хэсэг тэр чинь бас ингээд бүлэг бүлгэрээ хуваагдаа явж байгаа болохоор ер нь энэ сэдв бол тэр дипломын ажилд бас орох сэдв нэг хэсэг нь болж байна л гэсэн үг. За тэгээд юун түрүүнд би бас ингээд учир нь ойлгохдохгүй пункт үлгэрийн морфолог гэж яриад байж магадгүй. Тэгэхээр үнийг бас тайлбарлах хэрэгтэй байна. За ер нь бол энэ шидэт үлгэрийг судалж байгаа. Үүрэн өгүүлэх аман зохиол тэр дундаа шидэт үлгэр. Энэ шидэт үлгэрт бол байгаль нийгэмдэх хүнд эрэг эсрэг хүчний зөрчил тэмцэлд оролцож, сайн сайхан үнэт өдрийн төлөө тэмцэгч, хувилгаан чадалд хүн ба хүмүүст хүрэлтэн юр бишийн үйл явдлын тухай их төлөв үргэлжсэгээр хүүрэн өгүүлэх уран сэтгэмж голсон үлгэрийн нэг төрөл зүйлийг хэлж байгаа. За тэгвэл энэ төрлийн үлгэрт бол шидэт туслагч буюу донор гэх дүр байгаа. Энэ дүр бол үлгэрийн баатар болохын хувьд үүрэгтэй. За тэр үүргийг нь болохоор яаж шинжиж байгаа юм бэ гэхээр Владимир Пропи үлгэрийн морфолог бүтээл нийт 31 үлгэрт бол тогтмол тохиолдог 31 функцийг бол тэмдэглэсэн байдаг. Яг тэр дарааллын дагуу бол тэгвэл энэ Монгол үлгэрт ямар функц тогтмол тохиолж байгаа юм бэ? Дээрээс нь ямар функц нь шидэт туслагчтай холбогдож байгаа юм бэ гэсэн тэр холбоо марлыг бол шинжилж байгаа. За тэгэхээр энэ шидэт туслагч нь гол баатарт бол үг, үйлдэл, эдлэл хэрэгслээр тусалж түүнийхээ улмаас бол баатар цаашдын үйл хэрэгээ гүйцэтгүүлж сайн сайхан хүрээд үлгэр бол амар сайхандаа жаргажээ гэдээ ингэж өгсдөг. За судалгасан байдлын тухайд гэх юм бол нийт 3 хэсэгт хувааж авч үзсэн. Эхний хэсэгт бол энэ бол ерөнхийдөөс нэгж рүү явж юм гэсэн үг л дээ. Монгол үлгэрийн одоо төрөл зүйлийг судалсан байдлын тухайд анх эрдэмтэн хорлоо Монгол ардын явган үлгэр нэмэх бүтээл дээж үлгэрийг судалсан. За миний судалгааны бидний бидний судалгааны ажлын хэрэглэгдэхүүн болох
Монгол ардын үлгэр бүтээлд бол Монгол үлгэрийг эмхтгэж удирдгал тайлбар бичсэн. За мөн гадам, самбил, дэндүм, нандин бэлэг дулам гэх хүмүүсийг дурдж болно. Яг тэгвэл шидэт туслагчийн тухай судалгааны ажилдаа судалсан хүмүүсийг дурдах юм бол дулам Монгол бэлэгдэлцэн, өмнөний бэлэгдэлцэн, зөвчгийн бэлэгдэлцэн бүтээлд бол туйлсын дэд туслах баттан зүүн зүгийг хэрэгжээдгээ гэж байна. За мөн дайрмаа, нандин бэлэг, даадорч гэх хүмүүсийг дурдж болно. 3 дугаарт нь бидний судалгааны ажилдаа тулгуур болгон ашиглаж буй симптоматик анализыг судалгааны ажилдаа ашигласан хүмүүс бол нэмсгэн Монгол грек төлсийг бүтцийн анализаар харьцуулсан судалсан гэдэг. Яг энэ бүтээлдээ бол хан харангуй болон жангарын тулд хэрхэн илэрч үг бол судалсан байна. За цаашлаад Орхон, Уган баяр, доод орч, даш дижит гэх хүмүүсийг дурдж байна. За судалгааны ажлын зорилго бол яг энэ пробийн таксономик загварыг ашиглаж өгүүлэх түнд гүйцэтгэх үүрэг, за цаашлаад баатартай холбогдох шидэт туслагчийн баатартай холбогдох хамаарлыг судалсан судалгаа ховор байгаа учраас бол энэ сэдвээр судалж байгаа. Иймээс бол нийт бол үлгэрүүд дээр бол шинжилж үзье. Судалгааны арга зүйн тухай гэх юм бол эхлээд энэ үлгэрийн функцийн эхлэлийг тогтоогоод дараагаар нь баатрын ангиллыг тогтоосныхаа дараа тэгвэл энэ баатар нь ямар байхаас шалтгаалж шидэт туслагчтай хэрхэн холбогдож байгаа юм бэ? Шидэт туслагчийн тусалцааг хэрхэн одоо өөр байдлаар авч байгаа юм бэ гэдгийг бол усгаж байгаа. Тэгэхээр энэ чинь харах юм бол энэ ерөнхийгөөс нэгж рүү одоо ингэж бол судалгааны арга зам нь ингэж суурилж явж байгаа гэсэн үг. За энэ бүтээлийн тухайд бол би түрүүнээс хойш үлгэрийн морфологи гэж яриад байгаа. Энэ хүн бол Орос үлгэрдээ тулгуурж бол үлгэр тэм тогтмол тохиолдох 31 функцийг бол гаргаж ирсэн. За тэгээд симптоматик анализ гэж бас ярьж байгаа. Энэ бол аман зохиолын бүтээлийг судлах структуралист даргын нэг төрөл. За симптоматик анализ бол текст төвлөрдгөөр бол парадигматик анализээс ялгаатай. Парадигматик анализ бол соёлын хам сэдвч гэдэг юм уу тэр зүйлүүдийг бол судалдаг. Тэгэхээр энэ симптоматик анализ бол текст төв судалгаа гэсэн үг. За пункт гэж юу юм бэ гэд саяас 31 пункт гэж яриад байгаа. Тэр нь болохоор үлгэрийн одоо баатрийн үйл хэрэгээр бол пункт илэрдэг гэж байгаа. Тухайлх юм бол гэр бүлийн нэг гишүүн гэртээ байхгүй байх. Айл эсвэл баатар гэрээс гарах ч гэдэг юм уу. Тийм одоо үйл явдлыг яаж тэмдэглэж байгаа юм бэ? Тэрийг бол пунктээр тэмдэглэж байгаа гэсэн үг. Тухайлх юм бол энэ харагдаж байгаа шил бета гэсэн тэмдэглэгээр бол гэр бүлийн нэг гишүүн гэртээ байхгүй байх гэсэн одоо үйл явдлыг тэмдэглэж байгаа. Ерөнхийдөө бол ингэж үйл явдлуудыг ингээд пунктээр тэмдэглээд яваад байна гэсэн үг. За тэгээд энэ ер нь бол энэ хүснэгтээс харах юм бол үйл явдлыг нь одоо ингээд хүснэглээд энэ пунктээр ингээд тэмдэглээд явсан гэсэн үг. Одоо энэ нь бол яг үлгэрийн их текст нь харагдаж байна. Энэ л бол яг нэг пунктээр тохирох пунктуудыг ингээд тавьсан байна. За prop бол яг энэ пропийн баатрыг ангилсан ангилдаг тулгуурлаж юу нь бол Монгол үлгэрийн баатрын ангиллыг тогтоосон. Prop бол үлгэрийн баатрыг хоёр ангилж үзсэн. Нэгдүгээрт нь бол эрэл хягуулч баатрыг гэж байгаа. Тэр нь болохоор ямарваа нэг зүйлийн эрэл хягууд гардаг баатрыг гэж байгаа. Хохирчулсан баатар гэдэг нь болохоор золгүй явдлын улмаас хохирч үлдээд эцэст нь сайн сайхан дүрдэг баатрыг гэж байгаа. Тэгэхээр энэ ангиллын дагуу бол Монгол үлгэрийн баатрыг ангилж үзээд яг энэ ангиллаас хамаараад тэр шидэт туслагчийн тулцааг авахнаас өөр байгаад байгаа. Тэрийг бол тодруулсан гэсэн үг. За эхлээд бол эрэл хягуулч баатартай үлгэрийг авч үзэх юм бол энд буухаар нохой гэдэг буухаар шүү үлгэр бол хамаарч байгаа. За энэ үлгэрт яадаг вэ гэхээр үлгэрт бол эхлээд анхдагч нөхцөлийг дурж байгаа. Анхдагч нөхцөл гэдэг нь юу юм бэ гэхээр бэрхшээлээс өмнөх сайн сайхан явдлыг бол эхлээд зайлшгүй дурдаг. Тэр нь болохоор эрт үрдийн цагт байж гинэ гэд одоо тэр бол өгүүлбэр нь бол анхдагч нөхцөл гэсэн. Тэрнээс цааш юу болоод эхлэх юм бэ гэхээр баатар бол бэрхшээлтэй тулгарна гэсэн үг. Ямар нэгэн бэрхшээл саад утгаар аль эсвэл хорон санаатны үйлдэл илэрдэг ч юм уу тийм зүйлтэй тулгараад тэрийгээ бол
Баатар ямарваа нэгэн байдлаар даван туулах тийм нөхцөл бүрдэж байна гэсэн үг. За энэ үлгэрт бол анхдагч нөхцөл нь эрт үрдийн цагт нэг сүрхий залуу хатантай өдөлсөн хаан байж гинэ гэж байгаа. За тэгэхээр нэг ямартай ч хаан хатан хоёр байсан юм байна. Үүний дараагаар бол хатан нь хааныхаа адуучин залууд дуурлаж өөрийн болохыг санаарч байгаа. Тэгээд өөрийн болох тэр үйл нь нөхцөл төгөхгүй аль эсвэл өөрийнх нь хүслээр болохгүй байсан учраас хаандаа хэлээд бух хар нохойг буухар шувууг авчрах юм бол эд баялаг аригжихч байдаг юм уу? Тэм сайн сайхан одоо зүйл болно гэж хэлж байгаа. За тэгээ хэнийг явуулах вэ гэдгээр адуучин хүү. За ингээ Баатар маань бол буухар нохойг буухар шууны эрэлт гарч байгаагаар бол эрэл явуулж Баатар болж ийн гэсэн үг. Тэгэхээр энд бол хорон санаатны тодорхой сэдлийн улмаас Баатар ямарваа нэг зүйлийг эрэл явуулж гарч байгаа. Тэгэхээр анхдагч нөхцөлийн араас хорон санаатны сэдэл илэрч ийн гэсэн үг. За цай дурсамжлан хорон санаатны пункт бол тийм үлгэрт илэрсэн. За энэ үлгэрийн шидэт туслагч нь хаан гард байгаа. Яагаад тэгэхээр Баатар тэрхүү одоо эрч хайзуулахаа эрэл авалт явахдаа бол хаан гардын 3 охин нэг нь уйлж, нэг нь дуулж, нэг нь инээж байгаатай бол тулгаардаг. Тэгээ яагаад ингэсэн бэ гэхээр тэр 3 охин нь авраг могойд идүүлэх ээлжийг хүлээгээд байж идэг. Хаан гард бол тэрхүү авраг могойг алан дийлж чадахгүй байгаа учраас бол охтуудыг нь бол ингэж хөнөөж байна гэсэн үг. Баатар бол өөрөө тэрхүү одоо охтод туслая гэж шийдээд авраг могойг ялан дийлж байгаа. За ингэснээр бол хаан гард өөрийнх нь охтод тусалсныг мэдээд Баатарт эргээд хариу тусалцаа үзүүлж байгаа. За энэчнээс юу харж болох юм бэ гэхээр тусын хариу туслах гэж байгаа. Пропин төр хэлж байгаа донор буюу шидэт туслагч нь орос үлгэрт яаж гарт юм бэ гэхээр Баатар туслахаас өмнө ямар нэгэн байдлаар зайлшгүй сорилтыг бол тавьдаг. Сорилтыг нь амжилттай биелүүлэх юм бол Баатарт бол эргээд тусалцаа үзүүлдэг. Энд бол хаан гард юугаар ялгаатай байгаа юм бэ гэхээр тохиолдолтын шинжтэйгээр өөрөө сорийг цороогүй энд бол огтд нь тусалсан учраас эргээд хариу тусалцаа үзүүлж байгаа гэсэн үг. За энэ өгүүлэмж бас Тэнгэрийн Додока үлгэрт бас тохиолдож байгаа. Бас эрэл явуулж Баатартай үлгэр. Яагаад тэгэхээр энэ Баатар нь бол 80 жилийн цаана 80 уулын бэлд цудаг ламын эрэлт гарч байгаа. Мөн л адил бас хорон санаатны сэдлийн улмаас нэг зүйлийн эрэлт гарч байгаа гэсэн үг. За хаан гарднаас тусын хариудаас энэ хуулгаар тусалж байгаа. За мөн дараагийн хэсэгт бол хохирч улсан Баатартай үлгэрийг авч үзнэ. За энд бол өмжин мөшгүй үлгэрийг авч үзнэ. Өмжин мөшгүй бол нууртанд шууд зүгсэн байхыг үзээд хаандаа тэрхүү шууд өгөх солилцоонд нь хааны охтыг өөрийн болохоор шийддэг. Гисэн хэдий ч хаан бол үүнд нь дургуузээд ирэмдэг зэрэмдэг болгоод эзгүй эртэлд аваачаад хайчиж байгаа. Үүнээс болж Баатар хохирч үлдээд ингэхт нь бол цагаан үгэн зүүдэнд нь орж ирж шидэт үгийг зааж өгдөг. Ингэснээр бол Баатар тэрхүү шидэт үгийг сурч цаашдын одоо бэрхшээлийг даван туулах нөхцөл бүрдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр анхдагч нөхцөлийн араас Баатар гэрээс гарах буюу одоо нуурт нь шууд зүгсэн байхыг үзээд усгүй гэр дээрээ гарч тэрхүү одоо шуудыг бол үздэг. Тэгэхээр үүнээс харах юм бол Баатар гэрээс гарна гэдэг маань одоо ямар нэгэн бэрхшээл гэдэг юм уу адал явдалтай тулгарх тийм нөхцөлийг бүрдүүлж байгаа гэсэн үг. За мөн цаашлаад бушгүй одоо тэрхүү шидэт үгээ сурж байгаа. Тэр нь болохоор сайнтай таарлсныгаа бусраад тэгээ муутай таарлсныгаа бол наалтан хаш гэд одоо ингэж хэл гэж байгаа. Тэгээд тэрхүү үгээгээ сураад бол цаашдын үйлчлэгийг гүйцэтгүүлж түүнийхээ дараагаар бол гэрээс гарах аль эсвэл гарч явах гэсэн функц бол энэ тогтмол тохиолдож байна уу гэж авч үзсэн. Ингээд тарах юм бол шидэт туслагчийн ингээ харьцуулаад тарах юм бол хохирч үлдсэн Баатартай үлгэрт бол цагаан үгэн буюу тэр шидэт туслагч нь өөрийн сайн дураар бол тусалж байгаа. Харин эрэл явуулж Баатартай үлгэрт хаан гард
тодорхой тийм тусын хариу тусыг үзүүлж байгаагаар бол энэ хоёр үлгэрийн одоо шидэт туслагч нь бас өөр болоод ирж байгаа гэсэн. Тэгээ өмнө дурдсанчлан тэр Ирэл Явуулч Баатар байх аль эсвэл хөржүүлсэн Баатар байхаасаа шалтгаалаад энэ шидэт туслагчийн тусалцааг авах нь ингээд өөр байдлаар тохиолж ийн гэдгийг нь гаргаж ирж байгаа гэсэн үг. За мөн бас нэгэн юм Ирэл Явуулч Баатар болон хөржүүлсэн байхаас шалтгаалаад Баатарын нэг шинэ зүйлийг бас гараад ирсэн. Тэр нь болохоор юу юм бэ гэхээр Баатар нь заямал чадaltaй болон чадалгүй гэдэг байгаа. Заямал чадaltaй гэдэг нь болохоор одоо тухайлхан бол өсгөлдөө өгний 9 хүн үлгэрт бол 9 хүн бүгд өөр ингэсэн тийм заямал чадaltaй. Тэр нь болохоор яаж илэрдэг вэ гэхээр далай ганц балгадаг аль эсвэл харгуун шүн хар батхны мөрийг алталгүй хөөдөг гэдэг ч юм. Тэгэхээр заямал чадaltaй Баатарт бол төдийлөн тэр шидэт туслагчийн тусалцааг шаардлагагүй болоод ирчихэж байгаа. Тэгвэл заямал чадалгүй байх юм бол яах юм бэ гэхээр сая дурсан тэр бухаар нохойгоо бухаар шумуулгт бол адуучин залуу тийм тодорхой тийм заямал чадалгүй учраас хан гартын тусалцаа бол зайлшгүй шаардлагатай болж байна. Ирэл Явуулч Баатарт үлгэрт. Хохиржүүлсэн Баатарын тэгвэл заямал чадaltaй Баатар яах юм бэ гэхээр гал улаан үлгэрт бол тэр түшимдийн хүү бол шувууны 9 хилийг мэддэг. Тэр утгаараа бол тэр шувуу бол шувууны ярихыг сонсоод тэгээд тодорхой юм шидэт хэрэглэлийг олж авдаг. Тэр шувуу нь бол төмөр мөний хуургааг олж авах юм бол сайн юм байна гэж хэлсэн бол сонсоод тэгээд түүн мөнийхээ хуургааг олж аваад цааш дүүл хэрэгийг гүйцэлдэг. Тэгэхээр энэ тохиолдлын шинжтэйгээр бол энэ шидэт туслагч нь таарч ийн гэсэн үг л дээ. Ерөнхийдөө бол хэрвээ тэр Баатар ингээд шууны 9 хил мэддэггүй байсан бол тэр шууны юу гэж хэлж байгааг бол мэдэхгүй гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ заямал чадaltaй байгаа нь бол ийм онцлогтой байгаа гэсэн үг. Хэрвээ заямал чадалгүй байх юм бол тухайлх бол бушгүй бол хөржүүлсэн Баатар. Тэгээд дээрээс нь заямал чадалгүй Баатар. Тэр шударга цагаан хүн бол зүүдэнд нь орж ирээд тодорхой зорилготойгоор сайн дураар бол тусалж байгаа гэдгийг бол ялгаатай байгаа гэдгийг бас харж болж байгаа. За ингээд эцэст нь ингээд миний ингээд сая ярьсан зүйлүүд бол ингээд энэхүү хүснэгтүүд бол нийтдээ харагдаж байгаа гэсэн үг. За харах юм бол нийт 3 үлгэр бол Ирэл Явуулч Баатарт үлгэр байна. За тэдгээр нь бол анхдагч нөхцөлийн араас хорон санаатны сэтэл илэрч байна. Хорон санаатны сэтэл илэрч байна гэдэг маань Баатар хорон санаатны сэтэлийн улмаас бол ямар нэг зүйл Ирэл Явуулт гарч байгаа гэсэн үг. Хорон санаатны сэтэл байхгүй бол Баатар ямар нэг зүйл Ирэл Явуулт гарахгүй. Түүгээр бол онцлогтой. Харин хохиржүүлсэн Баатар үлгэрт бол энэ хоёр үлгэрийг авч утсан. Анхдагч нөхцөлийн араас Баатар гэрээс гарах пункт бол энэ үлгэрүүдэд тогтмол тохиолдож байгаа. Яагаад ингэж байгаа юм гэхээр Баатар гэрээс гарч ийн гэдэг бол өмнө дурсанчлан тодорхой бэрхшээл тэр Баатрыг тосон хүлээж байдаг. Аль эсвэл адал явдал тосон хүлээждэг. Тэгэхээр Баатар гэрээс гарахгүй бол ер нь үлгэр бол цааш өрнөх тийм суурь хөгжил бүрдэхгүй тийм одоо зүйлүүдээс тогтмол тохиолдож байгаа. За ингээд ер нь бол шидэт туслагчтай холбогд хамаарлан гэсэн ер нь ингээд Баатрынхаа ангилаас хамаарат өөр болж байгаа. Тэр Ирэл Явуулч Баатартай үлгэрт бол Баатар тусын яриу шидэт туслагчийн тусын яриу тусалж байгаа. Харин хохиржүүлсэн Баатартай үлгэрт бол тусын харууд бас өөрийн хүслээр буюу тодорхой зорилготойгоор сайн дурын үйлдэлээр бол тусалж байгаа гэдгээр бас онцгой байгаа. Тэгээд бас энэ заямал чадaltaй Баатарт бол шидэт туслагчийн тусалцаа шаардлагагүй байдаг юм байна гэсэн нэг тийм дүгнэлтийг бас гаргаж ирж болж байгаа. Тэр өөрхөдөө бол яг 11-12 сараас эхлээд хийсэн зүйлүүд маань бол нэг иймэрхүү байдалтайгаар хийгдсэн. Тэгээд ер нь бол яг ингээд
шууд энэ сэдвэр одоо ингээд хийчихгээд тийм зүйл бол ингээд гарч ирдгүү. Эхлээд ингээд функцийн эхлээд тогтоохгүй л бол ер нь ингээд цаашдаа юуг судлах нь ингээд тодорхойгүй болж байгаа гэсэн үг. Тэгэхээр функцийн эхлээд тогтоож ин гэдэг маань бол ингээд тогтмол функцүүдийг ингэж гаргаж ирээд түүнээсээ улбалж бол сэдвийн тодорхойлогдож байгаа л гэсэн үг л дээ. Бид бол иймэрхүү байдалтайгаар л хийсэн. За номзой нэ тий гадаад хэл дээр хөтөлөх шууд мөн хэрсэн судлаач араас нь юугаа хэлээвч тий дор дорн гэлзүүлч. За тэгвэл Монгол хэлбэрийг зүүн аргаар судалж байгаа шинжлэх судалгаа байна. За яг ийм аргаар бол яг Монгол улсын хэмжээнд бол байхгүй, харин Монгол туурхтны хэмжээнд судалсан судалгаанууд байгаа. Халингийн эрдэмтний Сарангов гэдэг хүний судалгаа байгаа талаар баримтаа доктор бичсэн байгаа. За Арна Томсон нарын загвар биш. Тэрнгээр бас өөр Монгол эрдэмтэн Цэцэн Монголоос 3 миллион зур цаан тийм гарсан байгаа. За жолбогийн хувьд бол хэрэглэгдэхүүнээ бас тодорхой 5 үйл дээр авч үзсэн нь бас яг энэ судалгааны ажилдаа зөв тохирсон юм байна. Тэгээд цаашдаа энэ хэрэглэгдэхүүнээ бас дэлгэрүүлээд ингээд явуулъя. За энэ судалгдсан байдлын хувьд юу шид дүлгэрийн тухай онцгой ойлголттой гэж бодломоор байна. Яг үлгэр судлалын дээр хорлоо байдны мэдээлэл бол их хэрэггүй баг. Яг шид үлгэр гэдэгтэй төвлөрөөд ганц хоёр судлаачийн тодорхойлтыг оруулаад тэгээд бас энэ шид туцлагчийн бүрийг оруулаад за энэ дэр нөө баримтаа доктор ер нь бол сүүлийн үеийн үед шид үлгэрийн талаар судалгаа ашигласан. Энэ чиглэлээр 2 ном гаргасан. За тэгээд эдийн шинжилгээний 3-4 үйл бичсэн байгаа. За тэгээд шид туслагчийн дүрийн тухай бас уул ам зохиолч төлөвлөсөн байна. За тэгээд наад дээр ч дэлгэмгүйцсэн л өөрөө бас уншиж болно тий. Өөр юм. Тэр даримаа доктор нь болохоор ам зохиол нарын Монгол ардын ам зохиолын өвдөртөл гэсэн ном байгаа. Энэ дэр бол шид дүлгэрийн англиэл онцгой ойлголтуудын талаар бичсэн банктай танилцуулдаг. Тэгээд нөө нэр томьёоны орчуулга гэж болох юм морфолог гэдгийг бас функц. Миний бодлоор бол морфологийг бүтц ер нь бол бүтц судал шүү дээ. Хэл шинжилт бол бүтээгүрэг дээр явж байгаа тийм. Бүтцгээ орчуулж болох байх. За энэ функцийг болохоор үүрэг за тэр пропийн яг тэр бичсэнтэй уялдуулах юм бол нэг үүрэглийн үүрэг гэсэн шүүгээр болгож болох боломжтой байх. Тийм багштайгаа ярилцж байгаа юм талаар бас. Ер нь л тэгээд сайн судалгаа. Тэгээд ижил зүйл давхтаа хашилт ягаа авахгүй байгаа. Тэр хүнийг одоо ишилж штэ. Тийм. Тэгээд хашилтанд авах хэрэгтэй штэ. Ишсэн хэсгээр тодруулах хэрэгтэй штэ. манайх бол footnote яаж байгаа. Тийм үү. Тайлан дээр сайн хэлсэн. Тийм үү. За. Манайх болохоор нөгөө хамгийн анхны судалгаа хийж байгаа учраас эхлээд бүгдийн footnote-оор тухайн хүн ингээд шууд харахад амархан байдлаар хараад дараа нь энэ хүүхдүүд өөр газарт өгүүлэхээр бол Апа байдаг юм уу, Чикаго байдаг юм уу тэрэндээ тохируулаад янз янзаа хувилдаг байгаарэ гэдэг. Хамгийн ихний хар ажил нь бол Чикагогоор явж байгаа тийм ээ. Тийм байдлаа. Тэр Дарима доктор болохоор шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн аман зохиолын Үлгэр судлалаар одоо сүүлийн жилүүдэд Санктод бас доктор хамгаалсан тийм доктор байгаа тийм ээ. дагнан ажиллаж байгаа юм судлаж байгаа. Энэ үнийг төлөвлөлтөд сайн хэлцээрэй. За золбоо бол манад 3 дахь жилдээ судалгаа хийж байгаа тийм ээ. Тэгээд дараа жил 2 дахь юм лүү? Тэгээд дараа жил 3 дахь жилдээ шууд сэдвийн өргөжөөд тэгээд дипломын ажил болох учраас энэ жилийн нэг сэдвэнтэй юм байна. За маш их баярлалаа. За